Улсын хурлын цаг эхлэж байна. 8 дахь удаагийн парламент намрын ээлжид чуулганаараа олон чухал хуулиудыг баталсан. Өмнөх нэвтрүүлгээрээ бид шүүхийн багц хууль, засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиудыг тайлбарлан хүргэсэн. Энэ удаагийн дугаартаа банкны тухай хууль, хөнгөлөлттэй эмийн хэрэгжилт, музейн тухай хуулиудын гол зүйл заалтаас танд тайлбарлах хүргэнэ. Анхаарлаа хандуулна. Өнөөдөр манай улсад нийтдээ 12 банк үйл ажиллагаагаа явуулж байна. 2022 оны дунд гэхэд системийн нөлөөтэй буюу банкуудын нэгдсэн хөрөнгийн 5-аас дээш хувийг эзэлдэг арилжааны 5 банк нээлттэй хувьцаат болж 2023 онд дуусахад үлдсэн 7 нь хувьцаат компани болох ёстой маа. Тэгвэл үүнийг эдийн засагчид эргээр харж үнэлж байна. Энэ бол санхүүгийн зах зээл дээр маш чухал том шийдвэр болсон. Ер нь улс орны санхүүгийн зах зээл бол 3 тулгууртай байдаг. Тэгжээж бат бөх байдаг. За банк, үн цасны зах, даатгал гэд. Хоорондоо холбоотой ийм 3 том багантай байдаг. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол өрөөсөн хөл дээр явж исэн. Банк бол нийт санхүүгийн зах зээлийн байгууллагуудын өөрийн хөрөнгийн 85% тийм ээ. За тэгээд нийт активын 95% ч гэдэг юм уу. Ингээд ганцаараа одоо эзэмшижсэн. Тэгээд энэ хууль батлагдсанараа дараагийн нөгөө 2 тулгуур болсон зах зээлийг хөгжүүлэх их том урдчилсан нөхцөлийг бол бүрдүүлж байгаа юм. Том компаниудын дөрмийн санг үн цасны зах дээр гаргах хууль эрх зүйн орчин бол манайд бий болцсон, бүрэлдсэн байгаа. Тэр талаасаа бол ер нь бэлтгэл хангагдсан байгаа. Тэгэхээр үн цасны одоо ингээд хувьцаа арилжааны том 5 банк гаргахад эхлээд үнэлгээ хийлгэнэ. Тэгээ үнэлгээг бол хийдэг мэрэгжлийн тусгай байгууллагууд, андраторууд бол байгаа. За тэгээд тэр хүрээндээ бол үнэлгээгээ хийлгээд тэгээд тэр үнэлгээ ер нь юу гэж хийгддэг вэ гэхээр зэрэг нэг ч хувьцааны үн өртөг нь ямар байх юм бэ гэдгийг бол хийдэг. За тэгээд өөрөө компани бол бас хийн. Тэгээ энэ хоёрын үнийн зөрөө хэр байх нь вэ тийм ээ гэдгээс хамаарна. Хэрвээ үнэлгээ их өндөр гарчих юм бол хувьцааны арилжаанд тэр болгон хүмүүс ороод байх бол боломж байхгүй. Тэгэхээр аль болохоор нийтэд одоо арилжаалахын тулд энэ нэг ч хувьцааны үн бол нэлээд одоо багавтар доогуур байх шаардлага тавигддаг. За тэгээ энэ бүгдийг одоо ингээд хангаад хоёр тал үнэлгээний тал банкны одоо тэр хувьцаагаа гаргаж байгаа тал хоёр ингээд зөвшөлдсөний дараагаар бол нийтэд энэ хувьцаа арилжаалагдана. Зүгээр ер нь бол энэ хууль гарсантай холбоотойгоор олон нийт бол энэ дээр нэлээд хүлээлттэй байна. Ер нь бэлтгэлж өөрсдөө эхэлж явах шиг байна. Ер нь аавна гэсэн утгаар. Тэгэхээр эхлээд бол брокер дилерийн компанид захиалга өгнө шүү дээ, тийм ээ. Тэгээ брокер дилерийн компани захиалгыг биелүүлнэ. Тэгээд энэ бол анх дахь зах зээл. Энүүний дараагаар хувьцаа эзэмшигчид хоорондоо арилжаалах одоо тэр процесс нь бол үн цасны 2 дахь зах зээл болоод явчихна. Тэр 2 дахь зах зээл нь яг хувьцаа гаргасан тэр одоо компани хувьцаан дээр банкн дараа бол өөрчлөлт оруулахгүй зөвхөн хүмүүсийн хооронд мөнгөнгүүлгээ ингээд явах тэр л орчин бүрдэх юм л да. За энэ хуулийн нэг чухал ач холбогдол болоо хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах юм. Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийн хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20%-аас хэтэрхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн юм. За энэ хуулийн гол зорилго бол нэг хүнд болон түүний хамаарал бүхий хүмүүс банкны одоо энэ хуулийнхаа хүрээнд 20-с дээш хувийг одоо эзэмшихгүй байхаар бол заасан байгаа. Нэг хүн болоод түүний хамаарал бүхий этгээд. За ингэснээр одоо банкуд тавих хяналт, төв банкнаас тавих хяналт сайжирна. За мөн ил тод болно. За тэгээд нөгөө талаасаа бол одоо банкнд итгэх итгэл дээшлэнэ. За тэгээд хадгаламжийн одоо иргэдээс татж байгаа хадгаламж одоо эрсдэл нь багаснаа гэж одоо энэ банкны тухай хуулийн гол зорилго нь бол ингэж тодорхойлогдож байгаа. Энэ бол манай банкны салбарын сүүлийн 30 жил хийгдээгүй том реформын шин чанартай өөрчлөлт юм аа.
иргэд аж ахуйн нэгжүүд банкны эзэн болох нээлттэй тийм боломж нь бий болж байна. Хоёрдугаарт хувьцаа эзэмшигчид нь тэр банкудаа удирдлагуудад бусад том хувьцаа эзэмшигчтэй хяналт тавьдаг бол. Одоо тууцын гишүүн 5 хүнийг бүрэлдэхүүнтэй байна гэж заасныг өөрчлөөд 9 болгосон. 9-өөс дээш. Тэрнээс 3-1 нь хараад бус байна. Энэ яагаад ач холбогдолтой гэхээр жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдөө тэр тууцын гишүүдийг томлоход нь оролцоод явах боломж нь үүсэж байгаа. За дээрэс нь жижиг хувьцаа эзэмшигчид бусад одоо том хувьцаа эзэмшигчид нь өөрсдийнхөө холбогдох этгээд зээл гаргасан байна уу, гаргаагүй байна уу, тэр зээлийн хэмжээ нь ямар зээл байна гэдэг тийм хяналт тавих боломж нь бүрдэж байгаамаа. За банк нээлттэй болж санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэ бүтээгдэхүүн гаргаснаар санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэнэ. Мөн хөрөнгийн зах зээлийн хөгжил маш том хувь нэмэр оруулах хууль батлагдсан юм а. Тэгэхээр яг хувьцааг нийтэд ингээд арилжаалах үед иргэдэд буюу хөрөнгө оруулагч нарт их тийм таатай нөхцлүүд бүрддэг. За тэрний нэг нь гол нь юу вэ гэхээр зэрэг манай өнөөдөр бол ерөөсөө ганцхан сонголт байгаа. Банкнд хадгаламжаа хийх, хугацаатай хийх. Тэгвэл энэ ингээд үн цаасны зах хөгжснөөр хүмүүст бол сонголт гарч ирнэ. Банкнд хадгаламж хийх үү эсвэл компани хувьцаа авах уу тийм ээ. Тэгэхээр компани хувьцаа ингээд авж байгаа тохиолдолд хоёр зорилгоор ордог. Нэгдүгээрт нь бол ханшийн өөрчлөлтөөс одоо богино хугацаанд эргэлтэнд оруулж, мөнгөө эргэлтэнд оруулж ашиг авах. Нөгөөх нь бол хувийн компаниудын хувь эзэмшигч болох гэсэн ийм хоёр зорилго тавьдаг. За энүүгээрээ одоо иргэдэд бол тийм гоё сонголтыг бий болгож байгаа юм. Нэг биш, хоёр биш, гурван биш тийм ээ ийм өргөн сонголт гараад. За энэтэй холбоотойгоор хүмүүс бол нэлээд одоо бодлого бодох хэрэг гарна. За аль шийдвэрийг гаргах вэ гэд. Тэгээ энэ дээр бол хүмүүсийн санхүүгийн боловсрол, санхүүгийн мэдлэг бол ихээхэн шаардагдана. Тэгээд ер нь бас нэг онцолж хэлэх юм бол хүмүүс ингээ хувийнхаа одоо өөрийнхөө эрхэлж байгаа ажлыг хийгээд явахын хажуугаар хувийн бизнестэй болох. Нэг хувийн компани эзэмшигч болно гэдэг чинь хувийн бизнестэй болох боломж бүрдэнэ гэсэн үг шүү дээ. Тэр нь хангагдж байгаа юм. За нөгөө талаараа бол энэ мөнгөний урсгалыг энэ банкны захаас хөрөнгийн зах руу оруулах тэр сувг нээгдэж байгаа учраас хүмүүсийн мөнгөний эргэлдэх тэр одоо хүрээ тэлж өгөх ийм боломжтой. Тэгээ ер нь үн цаасны зах дээр амжилттай сайн оролцоод орлогоо нэмэгдүүлсэн, нэмэгдэл орлоготой болсон, тэгээд илүү тийм давуу талуудтай болсон талууд бол бий. Гэхдээ нэг анхаарах юм байдаг. Тэр нь бол хувьцааны ханш бол хэлбэлцэж амьд байгаа нь харагддаг. Тэр яг энэ хэлбэлцэл дээр алдах тохиолдол бас гарна. Тийм учраас одоо энэ хөрөнгө оруулъя гэж бодож байгаа, шийдэж байгаа, бэлтгэж байгаа хүмүүс бол энэ дээр бас нэлээд анхаарч бэлтгэх мэдлэгээ боловсруулан бэлтгэх хэрэгтэй. Хамгийн энгийн дүрмүүд бол байдаг л да. Үн цаасны захын ханш, үн цаасны ханш одоо 30%-аас өмнөх үеийнхаасаа 30%-аар өсгөд бол за одоо худалдаж авч болно ч гэдэг юм уу. Унах юм бол за одоо зарж болно ч гэдэг юм уу. Одоо нэг тийм мэдлгүүдийг л хүмүүсээс нэлээд шаардна. Энд л бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна. За мөн банк татан бүгдсэн үед төлбөр барагдуулахад дарааллыг ойлгомжтой болгосон. За хоримтлалтай иргэн өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуултыг хуулийн төсөлд тусгасан юм а. Манай улсад орчин цагийн музейг 1924 онд байгуулсан байдаг. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл бие даасан хуульгүй байснаар музейн салбарын асуудлууд хоримтлагцаар байсан юм. Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаагаа явуулж байна. За энд бол 658
ажиллагсад ажилдаг. Тэгээ өнөөдөр хүртэл одоо хуульгүй байсныг засгийн газраас өргөн байсан хуулийг бид нар хилцүүлж ингэж батлуулсан байгаа. Энэ хууль батлагдсанараа музейн эрх зүйн орчин илүү тодорхой болж байгаа. За мөн хувийн музейнүүд ч гэсэн ямар эрх зүйн орчинд үйл ажиллагаагаа явуулах юм бэ гэдэг зүйлүүд тодорхой болж байгаамаа. Ер нь Монгол улсад байгаа энэ 70 мянган соёлын үнд зүйлийг бид нар ард түмэндээ илүү ойрхон хүргэх ёстой юм. Энэ музей байж иж бид нар түүх одоо үндэсний соёл өвдөгөө танилцаж өөрсдийн одоо Монгол гэсэн эх орон гэсэн сэтгэлгээ бий болно, нийгмийг соён гээгээрүүлэн дээрээс нь боловсруулах юм. Тийм учраас боловсрол олгож байгаа энэ музейн байгууллагаа бид нар илүү дэмжих, үйл ажиллагааг нь илүү идэвхжүүлэх энэ чиглэлийн зүйл заалтуудыг оруулж өгсөн байгаа. За жишээлх юм бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа музейд Монгол улсын одоо иргэн хүүхэд ахмад болон төрлийн бэрхшээлтэй иргэд бол үн төлбөргүй үйлчлүүлэх энэ боломжийг бид нар нээж өгсөн байгаа. За дээрэс нь музейн үзмэртэй шууд харьцдаг ажилчид байдаг. Энэ ажилчдын бас цалин урамшууллын асуудлыг энд оруулж өгсөн байгаа. Гэх мэтчлэн маш олон чухал заалтуудыг оруулж өгсөн байгаа. За үйл ажиллагаагаа явуулж байгаа цөөхөн хэдэн музейн барилгууд хуучирч муудсан стандарт шаардлага хангахгүй байна. За энэ нь соёлын үнэт зүйлсийг үнгүүдүүлэх, өгөөх их маш том аюул юм а. Тэгвэл музейн барилга байгууламж аюулгүй байдлын асуудалд үндсэндээ шийдэгдлээ. Хууль дээр музейг хуулийн этгээд байх талаар заасан. За энэ нь бол ерөөсөө хувийн ч гэдэг юм уу, төрийн болон орон нутгийн өмчин, за хувийн болон төрийн орон нутгийн ийм хамтарсан музейнуудыг байгуулах ийм боломж бол нэгдэж байгаа. За эдгээр музейнууд бол өөрөө хуулийн этгээд болох шаардлага тавигдана. За энэ хуулийн этгээд болох шаардлага тавигдсанаар музейн хуульд заасан хэм хэмжээг дагаж мөрдөх тэнцүү ижил тэгш боломж бүрдэж байгаа. За барилга байгууламжийн хувьд бол манай улс нийтээр 80 гаруй барилга байгууламж музейн салбарт ашиглаж байгаа. За үүний 53% нь бол ерөөсөө зориултын бус барилга байгууламж үйл ажиллагаа явуулж байгаа. За үүнээс үүдээд маш олон асуудлууд энэ музейн үзмэрийн аюулгүй байдлын өмнө гарч ирдэг. За хадгалт хамгаалт зориултын бус орчинд хадгалснаас болоод горим алдагдах, за түүнээсээ болоод эвдрэх, гэмтэх, устдах хүртэл аюулд учирч байгаа. Музейн аюулгүй байдал гэдэг маш чухал. Сан хөмрөг гэж юу, музей болгон өөрийн гэсэн сан хөмрөгтэй. Гэтэл одоо музейн сан хөмрөг маань бол аюулгүй байдлыг зайлшгүй шаардна. За музей болгон бас яг зориултын байртай байх ёстой, барилга байгууламжтай байх ёстой. Тэрний одоо бас хуульчилсан зүйл огт байгаагүй. За 3 дугаарт бол орчны аюулгүй байдал гэж байгаа. Музей бол одоо тухайн ард түмний соёлын өвийг хадгалж хамгаалж, судалж, сэргээн сурлаж, түгээн дэлгэрүүлж идэг одоо ийм онцгой байгууллагын хувьд бол бас өөрийн гэсэн аюулгүй байдлыг бол шаарддаг орчны. Энэ 3 төвшөнд ингэж аюулгүй байдлыг тодорхойлж өгснөөр бол дагаад стандартууд гарч ирж байгаа. За хууль зааснаар бол музейн орон зайд одоо томоохон хэмжээний тесрэг дэлбэрэх, бодис хадгалах барилга байгууламж гэдэг юм уу. За томоохон хогийн цэгч гэдэг юм ийм байгуулах боломжгүй болсон. Хязгаарласан гэсэн үг. Манайх шиг ийм задгай талбайд байрладаг, хотын төвд байралтай газрын одоо байршил орчны, музейн орчны, за тэгээд одоо музейн одоо амин сүнс болсон сан хөмрөг. Тэгээ сан хөмрөг гэдэг бол музейн одоо хамгийн чухал газар юм. Тэгэхээр тэр сан хөмрөгийн барилга байгууламж тий Чойжин ламын сүм музей бол тэр дундаа одоо хэдий сүм хийдээр баригдаад дурсгалт уран барилгад байрлаж байгаа музейн тухайтад бол барилга байгууламж гэсэн энэ одоо 3 онцгой одоо аюулгүй үйл ажиллагаагаас дахин хамгаалах энэ 3 заалтанд бол манай музей гурвууланд нь бол багтж байгаагаар онцлог. Тодорхой жишээ хэлэх юм бол одоо музейн барилга байгууламж эргэн тойронд бол одоо орчны аюулгүй байдлын хувьд ярихад 500 м-ээс дотогш бол одоо ямар нэгэн одоо бензин төгөөгөрийн газар тий шатах дэгдэмтгий бодис хэрэгэлдэг ийм газар эсвэл төвлөрсөн хог хаягдлын цэг байхыг бол хуулиар хоригдсан. Тэгэхээр углуургаар нь энэ барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангая, үүн дээр стандарт тогтоож өгөө. Үйлчилгээний орон зайр нь хэр байх юм, сан хөмрөгийн орон зайр нь хэр байх уу?
дээрээс нь үзүүлэг дийлтийн орчин ямар байх уу гэдэг. За дээрээс нь одоо боловсролын танхим, за мини театрч гэдэг юм уу те. Энэ музейд байх ёстой. Энэ орон зай танхимууд хэр хэмжээтэй байх ёстой бэ? Түүнд ямар одоо дэг хэм хэмжээ мөрдөх вэ гэдгийг нь тодорхойлж өгч байна. За музейн үзмэртэй шууд харьцаж ажилладаг ажилтнууд нь ёс зүй, сахилах хариуцлагатай, өндөр үүрэг хүлээсэн хүмүүс байх ёстой. Гэвч эдгээр хүмүүсийн ажиллах орчин нөхцөлөө нийгмийн баталгаа хангагдаагүй улмаас музейн үзмрүүд хуурамчаар солигдох, алах болох зэрэг асуудлууд мэрсэр гарч хардлага төрүүлсээр байна. За тэгвэл энэ асуудлыг хумих эрх зүйн орчныг бүрдүүллээ. Энэ бол олон улсын музейн зөвлөлөөс музей ажилтнанд тавигдах шаардлага ёс зүйн хэм хэмжээ гэж байдаг. За Монгол улс тэрнийг баримталдаг, гэхдээ мөрддөггүй. Тэгэхээр бид цаашдаа энэ музейн ажилтан албан хаагчид ялангуяа үзмөр эдгэргийн зүйлтэй шууд харилцдаг албан тушаалтнууд дээр хязгаарлалтууд тогтоож өгч байгаа. Жишээлбэл тухайн хүн бол ямар нэг хувьдаа цуглуулга хийхгүй байх шаардлага үүсгэж байна. Хоёрдугаарт гэвэл энэ музейн ёс зүйн дүрм, за музей юу төрийн албан хаагчийн ёс зүйн дүрм гэдэг энэ ёс зүйтэй холбоотой зөрчил гаргахгүй байх шаардлагыг тавьж байгаа жишээтэй. Гэх мэтчлэн энэ музейд ажиллаж байгаа албан хаагчдын ёс зүй, боловсрол мэдлэг, за дээрээс нь итгэл үнэмшил рүү чиглэсэн зохицуултуудыг бас оруулж гисэн. За мэдээж амин сүнс бол мэдээж сан хөмрөг. Сан хөмрөгийн аюулгүй байдал, тэр стандарт шаардлага, тэрнгээр зогсохгүй яг тэр шодоо сан хөмрөх татгалагдж байгаа энэ дэглэгдсэн үзмэртэй харьцах ажилтнуудыг шууд одоо үзмэртэй харьцах ажилтнуудыг бол төрийн засгийн төв байгууллагаас бол тэр албан тушаалтныг бол жагсаалтыг батлах, за сан хөмрөгч, тэр бүртгэгдлийн сан жирдэмшигний ажилтан гээд үзмэртэй шууд харьцаж ажилладаг ажилтнуудад тавигдах шаардлагыг бол бас анх удаа хуульч өгсөн. За яг нийгмийн асуудал дээр бол бас одоо жишээ нь музейн одоо яг үзмэртэй харьцаж байгаа ажилтныг тийм ээ бас урамшуулах ийм юм бол бас хуулинд орсон байгаа. Тэгэхээр музейн одоо сан хөмөргийг хариуцж байгаа яг мэрэгжлийн тэр үзмэртэй харьцаж байгаа хүмүүс бол бас тодорхой хэмжээний хортой ийм нөхцлүүдэд ажилладаг. Одоо жишээ нь Чойжин ламын сүм музей бол өөрөө халаалтгүй хүйтэн нөхцөлд ажилладаг тийм ээ. Манай одоо үзмэртэй харьцаж байгаа ажилтнууд маань мэрэгжлийн хяналтын газрын одоо энэ ажлын байрны дүгнэлтээр бол хэд хүйтэн тийм хортой нөхцөл гэдэг ийм одоо нөхцөлд бол тооцогдсон. Тэгэхээр энэ хуулинд ингээ оруулахлаар бас энэ нөхцөлийн маань бас хуульчлаад өгчхөөр бас энэ дээр онцлог шинжүүдийн маань харгалзаж тийм ээ тэр хүмүүсийн одоо цалин урамшуулалт бас өөрчлөлт гарах байх гэдэгт бол итгэж байгаа. Бид одоо музейч биш тийм манай соёлын ажилтнуудын дундад цалин бол ер нь төрийн албан хаагч нар дотор маш доогуур байсан. Ер нь дунджаар нэг 500 мянган төгрөг орчим байсан. Одоо бол бид нар нэг дунджаар 700 гаруй мянган төгрөг болж нэмэгдсэн. Тэгэхээр за дээрээс нь энэ одоо нэлээд урт хугацаанд энэ музейн салбарын ажилтан албан хаагчдын өмнө тулгараадсан нийгмийн асуудлыг бас тодорхой хэмжээнд шийдэх зорилгоор 8 жил тутамд одоо үзмэртэй шууд харилцаж ажилладаг албан тушаалтанд 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуул болгох ийм зохицуултуудыг бас тусгаж өгсөн. За энэ маань бол ерөнхийдөө үзмэртэй шууд харилцдаг албан тушаалтан гэдэг маань одоо сан хөмрөгч, за үзмэр сэргээн засварлагч, за цуглуулгын кураторч гэдэг юм энэ тодорхой албан тушаалтнууд байгаа. Тэгэхээр энэ ард талдаа ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгürt энэ одоо нийгмийн асуудлаас үүдэлтэй сонирхлуудыг бууруулчих. Тий. Хоёрдугаарт энэ тухайн албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсүүд, за бусад эргэн тойронд байгаа хүмүүсүүдэд музей дотор мерит гэдэг зарчим үйлчлэх боломжийг бүрдүүлчих. За музей бол нийгмийн хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэдэг, тэр тусмаа хүүхдийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг институт юм а. Хүүхдэд боловсрол олгох үйл явцад музей мэдлэгийг баттгах, за нэмэлт мэдээлэлээр баяжуулах, хүүхэд хоорондын харилцаа хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг байна. Музейн хууль дээр ягаад хүүхдүүдийг үн төлбөргүй үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа гэхээр энэ бол зөвхөн соёлын юутаас гадна мөн хичээлийн одоо явцад хичээлийг музейд явуулах боломж бүрддэг юм. Ер нь та бүхэн анзаарсан бол одоо гадаадын 10 жилийн ерхий боловсролын сургуулиудын түүхийн хичээлүүд, юм соёлын хичээлүүд музейд явуулах тохиол их байдаг. 7 хоногт нэг удаа
аль нэг музей рүү бүр ингээд хүүхдүүдэд авч явж экскурс байдлаар явуулаад энэ чинь нэг хичээлээ ороод ингээд явчихдаг. Энэ болохоор тэр чинь зөвхөн ном уншаад эсвэл багшийн лекц сонсохоос илүү үзээд хараад бариад явах нь хүүхдэд илүү их одоо хоногшуулж өгдөг. Тийм ч учраас одоо хүүхдийн энэ соёлтой холбоотой, түүхтэй холбоотой юм бид нар музейг үнэгүй зорчих эрхийг олох ёстой маяг хараад энэ зүйл залт орсон юм аа. Нийтдээ бол жилд дур 800 мянган хүн гэж музейд ордог юм байлээ. Тэгээ одоо ингээд бид бүхэн өөрсдөөс асуух хэрэгтэй л да. Одоо би хүүхдээ хамгийн сүүлд музей хизээ авч орсон бэ гэдэг асуулт асуухад жишээлбэл хариу нь гараад ирж байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нар энэ тал дээр зайлшгүй хийх ёстой ажлууд нэг байсан. Дээрээс нь яг энэ хуулиар бид нар бол музейн сан өмөргийг одоо бүртгэлжүүлэх ажлыг хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бол одоо энэ музейн сан өмөргөөс юмнууд нь алга болох юм уу, дутах юм уу тийм асуулт хайцсангүй баг болно гэж байна. Гуравт одоо хувийн ийм цуглуулгатай хүмүүс их байдаг. Энэ музейн хуулиар бол одоо хувийн музей байгуулах боломжийг бүрдүүлэх, за санхүүгийн өшүүргийг бий болгох юм зүйл залтууд орсон баг. Тэгснээр одоо тэр хувийн коллекцэд байгаа, тэр санд байгаа ямиг бол музейд оруулах, эсвэл музей байгуулах тийм өшүүргийг бий болгох төгсөн баг гэсэн үг. Музейн тухай хуулинд зааснараа хувийн музей ажилуулдаг болоо 16 хүртэлх насны хүүхдэд үнэгүй үйлчилсэн хэмжээгээр хувьсах зардал олгох боломж бүрдсэн нь энэ хуулийн бас нэгэн онцлог юм а. За өмнө нь хөнгөлөлттэй эмээгийн иргэдэд олгохдоо цөөн хідэн эмийн сангаар олгож сарын эхэнд санхүүжилт дууссан гэдэг шалтгаанаар иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан юм а. За энэ асуудлыг улсын хурлаас өнгөрөх оны 8 дугаар сард эрүүл мэндийн даатгалын тухай эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар шийдэж чадсан юм. Өнгөрөх оны 11 сарын 1-ний өдрөөс эхлээд иргэд дурын эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм авах эрх зүйн орчин бол хэрэгжиж эхлэв байгаа. Тэгэхээр яг энэ хуулийн хэрэгжилт газар дээр ямар хөө байдалтай байгааг бид нар сурвалжлахаар ирээд байна. Тэгэхээр танай эмийн сан бол өмнө нь яг энэ хөнгөлөлттэй эмийн эмийг олгодог байсан уу? За хана эмийн сангийн хувьд бол өмнө энэ хөнгөлөлттэй эмийг бол олгодог байсан. Тэгвэл энэ цаанасаа бол хязгаар тогтоолгосон. Сард бол 1-2 сая төгрөгийн эм олгоод тэр эмийг бол бид нэг 30 минутаас 1 цагийн хооронд олгочод иргэдэд асар их бухимдалд авалдаг байсан. Тэгээ одоо л энэ хөнгөлөлттэй эмийг гүйцэтгэлээр нь ингэж олгодог болсон. Иргэдэд бол маш одоо эдийн засагт нь ач холбогдолтой болсон. Тэгээд энэ дээр бол эмийн сонголт бас сайн нэмэгдсэн. Одоо анх 370 нэрийн эмийг эхэлж гаргаж ирсэн бол одоо 549 болгосон. Тэгээ энэ 549 нэрийн эмийн 60% нь 70% хүртэл хэмдэрж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас 70% нь хэмдруулна. 40 орчим хувь буюу 35 орчим хувь нь болохоор 50% хүртэл хэмдэрж байгаа. За тэгээд үндсэн 6% нь болохоор 30% хэмдрэлт. Энэ бол дандаа антибиотикууд явж байгаа. Одоо нөгөө олон улсын автотест гэх програмаар эмчнэр эмээ бичиж байгаа. Тэгээд тэр эмнийхэн дагуу олон улсын нэрээр одоо оншийн 50 тэр эмийг гаргаад ирэхлээр манад байгаа эм худалдааны нэрээрээ сонголт нь гараад ирэх юм. Тэгэхээр иргэдийн сонгож авах боломж нь бол илүү болсон гэсэн үг. Ер нь ямар төрлийн эм дийлэх одоо хувийг эзэлж байна хөнгөлөлттэй эмэн дээр? Хөнгөлөлттэй эмэн дээр бол одоо сая өнгөрсөн хугацаанд бид нар олгосон эмийг харахад бол зүрх судасны эм, даралтны эмнүүд бол их сайн явж байгаа. Тэгээ вирусын эмнүүд манад вирусын эм бол манад бас сайн явдаг. Мөн унс таталтай эмнүүд бол бас нэлээд эрэлттэй байгаа. Санхүүжилтийн хувьд бол өмнө нь бол сарын ихэнх гэхэд дуусчдаг гэсэн шүү дээ. Одоо тийм бэрхшээл байна уу? Одоо л тийм байхгүй, сард бүтэн авч байгаа шүү дээ. Ерөөсөө бүтэн сард эргэн хизээч ирээд эмээ аваад бичүүлээд өөрснөө авах боломжтой болсон. Түрүүн чинь бол их өглөө нэг настай чулцсан их очрлог байлаа шүү дээ. Одоо тийм байхгүй. Тий. Одоо бол та заавал сарын ихэнх гэж хүлээхгүйгээр дуртай үедээ тэгээд одоо ерөөсөө шууд утсаараа бичүүлээд код утсаараа авчихад энд очиод ирээд байна уу гэхэд ингэж асуучхад ингэдэг болсон. Та хөнгөлөлтөө өнөр яг ямар төрлийн юм авч байна? Нэг толгойн юм. За тэгээд нэг даралтны юм тэгтэл болтго юм аа. Үе мэчний юм. Тэгээ болоо. 2 сарын 25-нд бичигдсэн. За тань дээр зүрхний даралт ихсэх хөвчин, зүрхийг голчлон гэмтээсэн даралт ихсэх хөвчин, гэмтээс эхэрлэг гэсэн оншин дээр бичигдсэн байна. За энэ дээр энийг хараа. Лизиноприл буюу диритоноор навдаг. Та ямар нэршлэр навдаг вэ? Диритон. Бисопрололыг ямар нэршлэр навах вэ? Бисопролол гэдэг нь ямар? Зүрхний цохилтын цохилт ихсгэд дуудаг юм байгаа. Конкор. Тэгээд предизин сонголтгүйгээр ийм 3 юм байна. За одоо ингэнгүүт
Яг энэ иймэнд хамааралтай бүх юмнууд одоо энэ эмчийн жорон дээр бичигдсэн юмнууд бүгд энэ дээр гарч ирж байна. За тэгвэл ингээд энээс эмчийн бичсэн тоон урталтаа бас манайх гарч ирж байгаа. Тэгээд 30-ыг авъя гэж байна. Тэгээд энэ 70% хөнгөрч байна. Энэ юм маань 17,700-аас 12,390 төгрөг. Сагдаад 5,310 төгрөг болж байна. Өмнө нь таныг ингээ хөнгөлөлттэй юм авахд хэр хүндрэлтэй байсан бэ? Ер нь бол энэ нэг очор дараал авдаг байсан уу юу штэ. Тэр үед би юус авч чаддаггүй байсан. Эсвэл нэмэн дуусчихдаг. Эсвэл нөгөө өглөө эрт нөгөө дугаар авдаг. Тэгээд ажил төрөлтэй болохоор тэр үндэ бас хамаардаж чаддаггүй. Ер нь бол авах гэж нэлээд одоо оролцсон боловч нэгэн ч ерөөс амжилтанд хүрэж байгаагүй. Та бол одоо сарын ямар ч өдөр ингээд дурын эмийн сангаас ороод тийм дурын эмийн сангаас авах боломжтой давуу талтай боловч бас яг нөгөө тэр өнөөдөр би эмээ бичүүлсэн байлаа дараагийнхаа сарын яг энэ өдрөөл бичүүлэх тийм заалт бас 30 хоногийн дотор Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зөнхлөн тохиолддог өвчний үед түгээмэл хэрэгэлдэг эмийг даатгалын хөнгөлөлтөнд оруулжээ. Өнөөдрийн байдлаар 141 нэр төрлийн 541 эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд оруулаад байна. 2020 оны 11-р сарын 1-ээс 2021 оны 2-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 720,460 цахимжаар бичжээ. Нийт цахимжаарын дийлэнх буюу 49% даралт бууруулах 10% цус шингэлэх тархины үйл ажиллагаа сэргээх юм 9 орчим хувийг тус эзэлж байна. 20 онд эмийн хөнгөлөлттэй холбоотой 38 тэрбум төгрөг төсөвт баталсан байсныг 21 онд 60 тэрбум болгосон. За үүнтэй холбоотойгоор амь нас эрсдэл болгож байгаа архаг хууж өвчтөй хүмүүст эмийн хөнгөлөлтийг хүртээмжтэй төвөггүй хүргэх энэ тогтолцоог хийж чадлаа. За 11 сард дөнгөж анх эхлээд яаж яхад бол ойролцоогоор 11 сарда 1.6 тэрбум төгрөг хөнгөлөлтөө эм зарцуулж байсан бол 12 сард энэ тоо даруй 2.7 тэрбум болж нэмэгдсэн. Одоо 1 сар гэхэд 5 тэрбум болсон байна. Нэгсэндээ 190 мянга гаруй иргэн хөнгөлөлтөө эмийн жор бичүүлээд тэгээд одоо энэ 1 сарда ойролцоогоор 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө эмийг худалдаж авсан байна. Жишээлбэл иргэдийн өргөн хэрэгэлдэг тэр нийлмэлт найрлагатай юм тухайлбал даралтны юм болоод зүрхний юм цуг уучдаг ингээд манай ахмадууд бүр уугаад хөвшмөл болцсон энэ имийг бид хөнгөлөлтөө эмийн жагсаалтад оруулж 70% хүртэл хөнгөлсөн байгаа. Энээс гадна бас хөнгөлөлтөө эмийн жагсаалтад ороогүй зарим төрлийн эмүүдийг бол бас оруулж өгсөн. Тухайлбал одоо таталтай гэдэг хүүхэд тухайн өвчтөй хүмүүсийн эм энэ нэлээд ховор олддог маш үнэтэй. Энэ өөрөө хөнгөлөлтөө эмийн жагсаалтад ороогүй байна гэсэн гомдлууд гарч байсан. За бид бас эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартайгаа яриад энэ төрлийн эмүүдийг хөнгөлөлтөө эмийн жагсаалтад оруулсан. Тийм учраас энэ эмийн хууль үйлчилж эхэлснээр эм эмнэлгийн агентлагуудыг бий болгосноор Монгол улсад энэ эмийн хяналт төр хяналтанд авч хууль эргэцсэн орчин энэ улсын их хурлын намрын чуулганаар батлагдаж өнөөдөр хэрэгжиж эхэлж байна. Даатгалын байгууллага хуучин бол эмийн сангуудад сонгон шалгуулалт явуулаад 1000 орчим эмийн сантай гэрээ байгуулж ажиллаж байсан. За одоо бол манайх сонгон шалгуулалт гэж байхгүй. Тусгай зөвшөөрлөлтөд ий баримт хэрэглэдэг бүх ил эмийн сангуудаар хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлж байгаа. Одоо 1600 орчим эмийн сантай гэрээтэй байна. За өмнө нь бол эмийн сангуудад яг тодорхой хэмжээний төсөв хуваарлаж өгдөг байсан. Тэгээд тэр төсөв хуваарлдаг болохоор одоо жишээлбэл одоо нэг хүн эм авах гэхээр одоо өөрийнх нь тэр авдаг эмийн санд нь одоо хүртээмжийн сайн эмийн сангаас авах гэхээр төсөв дууссан. Тэгээд эмээ авч чадахгүй чирэгддэг бол тийм тохиолдсон. Одоо бол биднес төсөв өрчилж хуваарлахгүйгээр тухайн эмийн сангаас хэн хамгийн их үйлчлүүлээд эм ав тэрийг гүйцэтгэлээр санхүүжүүлээд явж байгаа. Бичлэлт бол өмнө нь бол зөвхөн өрх сумын эмнэлгийн эмчнэр биччихсэн. Одоо бол авлага шатлалын 2-3 дугаар шатлалын бүх эмнэлгээр одоо иргэн эмнэлгийн тусламж үйлчлэгээ авсан үедээ эмчээрээ жор бичүүлээд авах боломжтой байна. Одоо эмч бол эмийг бол ерөнхий нэршлээр бичиж байгаа. 140 ерөнхий нэршлэр 141 ерөнхий нэршлэрээр бичиж байгаа. За иргэн бол бичүүлсэн жороо эмийн сан дээр аваад очиход одоо тухайн ерөнхий нэршлэлт одоо харгалц худалдаа нэршлийн эмүүдээс л өөртөө сонголттой их боломжтой өөрийнхөө санхүүгийн боломж за тэгээ өөрийнх нь
айгаа уудаг худалдааны нэршилтэй тэрийг бол өөрөө сонгох боломжтой. Улаанбаатар хотод 48 эмийн үйлдвэр 385 эм ханган нийлүүлэгч байгууллага 2000 гаруй эмийн сан байна. За Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн судалгаагаар нийт эмийн 4.6% нь бүртгэлгүй 10.9% нь стандартын бус буюу хуурамч. За эмийн үйлдвэрийн 91% нь олон улсын эмийн үйлдвэрлэлийн стандартад нийцэхгүй байгааг тогтоожээ. Улсын хурлаас баталсан эрүүл мэндийн тухай, эрүүл мэндийн даатгалын тухай, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд замраагүй эмийн импорт, за хяналтгүй үнийн зохицуулалтыг хариуцах бие даасан эмийн агентлагтай болох хууль эрх зүйн орчин бүрдүүллээ. Улсын хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.